Одоо эрийг цагдаа орхих тухайд эрүүгийн эрийг хянан шийдвэрлэх тухай хуулийн чум ямар үндэслэл байгааг асууж байхад одоо хууль сахиулах байгууллага за хэрэг бүр төмөрдөн байцах ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байгууллагын удирдлагууд маань одоо төөрч бодилсон булзааруулсан хариулт өгч байгаа нь харамсалтай. Ийм нөхцөлд одоо Монгол улсад хүний эрхийг хангах, хүний эрхийг хамгаалах одоо институт маань хэр одоо амжилттай ажиллах вэ гэдэг дээр үнэхээр бас эргэлзээ төрж байна. За хүний эрхийн үндэсний комиссийн одоо жагсаал цуглаанд өөрчлөлт оруулах тухай одоо тодорхой саналуудыг болол одоо яг дэмжиж байна. За ер нь өнөөдөр үйлчилж байгаа жагсаал цуглааны тухай одоо хуулиар одоо 10 дугаар зүйлд байгаа. Жагсаал цуглаан зохион байгуулах тухай мэдээллийг засаг дарга нь одоо шийдвэр гаргадаг, мэдээллийг хүлээн авч. За энэ бол одоо улс төрийн утгаараа болвол тодорхой одоо нөхцөлд улс төрийн харьяалалаар гэдэг юм. За улс төрийн байр суурь, за эсвэл өөр бусад субъектив үндслэлээр тухайн одоо жагсаалыг зөвшөөрөхгүй байх үндсэлтэй байгаа. Тийм учраас энэ заалтыг өөрчлөх шаардлагатай. За мөн одоо энэ тухайн хуулийн дотор жагсаал цуглаан хийхийг одоо хийж болохгүй объектууд газар за мөн одоо жагсаал цуглаанд оролцсон бүр тодруулбал одоо 50 замаар жагсаал цуглаанд оролцсон иргэдэд одоо эрүүгийн болон одоо захиргааны хариуцлага өөрүүлдэг энэ тогтолцоог нь хаалгах шаардлагатай. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Европын аюулгүй хамтын ажиллагааны байгууллагын одоо хүний эрхийн гол одоо стандартуудыг мөрддөг. Монгол улсын олон хууль тогтоомжууд энэ дагуу гардаг. Тийм учраас бид нар энэ олон улсын одоо хүний эрхийн зохицуултын дагуу жагсаал цуглаан хийх эрхийн энэ олон улсын стандарт руу илүү бид нар одоо ойртох ёстой. Тийм учраас энэ тал дээр одоо манай хууль зүйн байнгаараа тэр дотор одоо хүний эрхийн дэд хорооны гишүүд бид манлайлан ажиллаж бас хүний эрхийн 50 замаар одоо үг үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө бас явах болно. За яг ерөн сүүлийн үед энэ одоо жагсаал цуглааны тоо оширч за тэр хэмжээгээр бас хүний эрхийн зөрчил нэмэгдэх хандлагатай байна. За мөн одоо тухайн жагсаал цуглааныг одоо тодорхой зорилгоор одоо өмнө самуунд одоо урайлан дуудах хүчирхийллийн хэлбэрлэлд оруулах юм бас одоо тохиолдол мэрсэр байгаа. За энэ нөхцөлд одоо хүний эрхийн үндэсний комиссийн одоо үүрэг оролцоо тухайн одоо жагсаал цуглааны нөхцөлд хүнийг зөрчиж байгаа эсгэд одоо тогтоох энэ ажиллагаа бол улам одоо илүү хүчтэй болох шаардлагатай байна. За энэ утгаараа бид нар бол хүний эрхийн үндэсний комиссийн одоо тогтолцооны болон одоо бусад чадварыг нэмэгдүүлэх тал дээр бол хууль зүйн байнгаараа анхааран ажиллаж байгаа.